Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүд орон нутагт ажиллах үеэр малчны тухай хуулийн хэрэгжил хангалтгүй байгаа талаар малчид иргэдээс санд гарч Улсын их хурлын гишүүн Г. Тэмүүлэн, О. Алтан Гэрэл, О. Амгалан Баатар, Д. Батбаяр, Б. Батэрдэн, Б. Бэйсэн, Г. Ганбаатар, Д. Ганбат, Им Ганхүлэг, Б. Заяабал, С. Лүндэг, Н. Наранбаатар, О. Отгонбаяр, Р. Сэддорж, Ц. Туван, Б. Төвшин, Д. Үүрийн Туяа, Г. Хосбаяр, Д. Цогтбаатар, О. Цогт Гэрэл, Р. Эрдэнэ бүрэн нарын 21 гишүүнээс Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-12 Монгол Улсын их хурлын чуулган дэгийн тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119-1-1-2 Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29-2-2 дахь заалтыг үндэслэн малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий сонсгол зохион байгуулах хүсэлтийг Монгол Улсын их хурлын даргад 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан болно. Мөн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уг сонсголын бэлтгэлийг хангах зохион байгуулах үүрэггүй ажлын хэсгийг байгуулж ажлын ахлагчаар Улсын их хурлын гишүүн Миневи, за Улсын их хурлын гишүүн Д. Батбаяр, Б. Батэрдэн, П. Батчимэг, Г. Ганбаатар, Им Ганхүлэг, С. Замира, Л. Мөнхбайсгалан, О. Отгонбаяр, Р. Сэддорж, Ц. Туван, Г. Тэмүүлэн нар ажилласан. Ерөнхий сонсголын зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэггүй байгууллага түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдвээр ерөнхий сонсголын зарыг Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121-2-т сонсгол явуулах сэдв огноо оролцогч ажилчдыг бүртгэх зарыг Улсын их хурл албан ёсны цахим хуудасд байршуулна гэж заасны дагуу 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр парламент цагийн минут цахимд хуудасд байрлуулсан болно. Оролцогчдыг Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 121-11 заасны дагуу 14 хоногоос доошгүй хугацаанд бүртгэнэ гэж заасны дагуу 6 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагт бүртгэж дуусгасан. Ерөнхий сонсголын талаар ерөнхий сонсголыг Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хууль заасны дагуу Улсын их хурлын байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо Улсын их хурлын тамгын газар 2026 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Төрийн ордон их Сэнгис хаан танхимд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж Монголын үндэсний радио, телевиз, малчин телевиз болон Улсын их хурлын цахим сувгаар дамжуулан олон нийтэд хүртээсэн хүргэсэн болно. Хоёр дахь өдрийн сонсгол Улсын их хурлын гишүүнээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөлд, иргэд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд шууд дамжуулах телевиз, дорн говь сөмбөр, өмнө говь архангаа болгон хөвсгөл, Сүхбаатар, Дорнод Хинти, говь Алта, Увс Завхан, Дунд говь зэрэг аймагуудаас давхарсан тоогоор 90 орчим малчин оролцсон. За хоёр өдрийн ерөнхий сонсголын үр дүнгээс үзэхэд малчны тухай хуулийн хэрэгжил эхэлсэн хугацаанд тодорхой ахис гарсан хэдий ч хуулиар засгийн газар болон холбогдох байгууллагад хүлээлгэсэн зарим үүргийн хэрэгжил хангалтгүй, салбар хоорондын уялдаа сул, зарим журам аргачлал батлагдаагүй, санхүүжилт болон хэрэгжилтийн зохион байгуулалт жигд бус байгаа нь өнөөдрийн үүссэн хүндэр нөхцөл байдлыг арилгах нөхцөл байдал нь дахин давтагдаж болзошгүй эрсдэлтэй байгааг бол тодорхойлж харагдсан. Тайлангаас үзэхэд хоёр өдрийн сонсголын мэдээлэл, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, төрийн байгууллага, албан тушаалтны тайлбар танилцуулга, иргэдний санал, Улсын их хурлын гишүүдийн асуулт хариултад үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд малчны тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч хэрэгжил хангалтгүй байна. Хууль заасан зарим чухал хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээ бүр хэрэгжээгүй, журам батлагдаагүй, салбар дундын ажлын уялдаа холболт хангалтгүй, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих тогтолтоос сул байгаа нь харагдаж байна. Малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол хөдөлмөр эрхлэл, залгамж халааг бүртгэх арга хэмжээний эрх зүйн зохицуултууд бодит үр дүнд хүрээгүй. Ялангуяа масны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөх зохицуулт масны хөгжлийг дэмжих зарим арга хэмжээнүүд нь бүрэн одоо хэрэгжээгүй байна. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн үнэлэмж малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Малчид хамгийн найдвартай зээлдэг шидэж өндөр хүйтэй зээл авч байгаа нь хөнгөлөлтөө зээлийн санхүүжилт, ипотек, даатгалын тогтолцооны хүртээмж сул байгааг харуулж байна. Малчдын тухай хуульд зөвхөн нэг салбарын бус Монгол улсын эдийн засгийн үндэсний аюулгүй байдал, үндэсний уламжлал, мал аж ахуйн хөдөөгийн нөхцөл
төслийн суурь асуудлыг зохицуулсан ач холбогдолтой хууль болохыг бол харж байна. Харагдсан. Байгаль орчин хүн сөдөө аж ахуйн байнгын хороо масны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих сэдвт ерөнхий сонсголын тайлан дүгнэлтийг 2026 оны 7 сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Ерөнхий сонсголын тайлан санал дүгнэлтийг байнгын орооны хуралдаанд хэлэлцэх үед улсын хурлын гишүүдээс санал гараагүй болно. Байгаль орчин хүн сөдөө аж ахуйн байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы эдийн хуралдааны эдийн тухай 120 дугаар зүйлийн 125 заасны дагуу сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр хэлэлцэж байнгын орооны санал дүгнэлтийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхонд дэмжсэн болно. Ерөнхий сонсголын Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль болон хууль Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хууль заасны дагуу улсын хурлын байгаль орчин хүн сөдөө аж ахуйн байнгын ороо улсын хурлын тамгын газар 2026 оны 6 сарын 23-24-нд за түүнчлэн тайлангийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд байнгын орооны хүрээнд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 126 дахь хэсэг Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 дахь хэсэг заасны дагуу засгийн газарт чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын орооны хуралдаанаар хэлэлцэх нь улсын их хурлын гишүүдээс асуулт асуух санал гараагүй, хэлцгүй санал гараагүй болно. Машины тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдвт ерөнхий хяналтын сонсголын тайлан болон засгийн газар чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх талаар байгаль орчин хүн сөдөө аж ахуйн байнгын орооны санал дүгнэлт засгийн газар чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолын төслийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ машины тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдвт ерөнхий сонсголын тайланг хэлэлцсэн талаас санал дүгнэлт засгийн газар чиглэл өгөх тухай улсын их хурлын тогтоолын төслийн шийдвэрийг хэлэлцэн шийдвэрж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.